Намайг одоо иргэдэг. Би багаасаа үүргэвчтэй аялал нэвтрүүлгийг үзэж дэлхийн хаа нэгтээ хэрэг хэсэж ганхуу ах шиг дэлхийгээр аялдаг нэвтрүүлэг хийхийг мөрөөдөж ирсэн. Аялах болгондоо камер авч гараад бичлэг хийж эхэлдэгч хүмүүс юу гэж бодох бол таалагдахгүй болов уу? Би гоё ярьж чадахгүй болов уу гэдэг айдас ичих мэдрэмжээсээ болоод энэ орлогууд бүгд бүтлгүүцээр ирсэн. Юу адилхан YouTube-чтэй. Гэхдээ энэ удаа би өөрийнхөө айдсыг ялан дийлж энэхүү аяллыг эхлүүлсэн. Миний аяллаа эхлүүлэхээр сонгосон эхний газар бол Вьетнам улсын Nha Trang хот. Зөв дуудлагаараа Nha Trang гэж дуудагддаг энэхүү хот нь Вьетнам улсын өмнөд хэсэгт байрлах далайн аялал жуулчлалын хот юм. Nha Trang бол Вьетнамын аялал жуулчлалын хамгийн их хүн ирж байгаа газар байна. Винперлийн арал бол яг Фукуоктэй адилхан юм л ч тийм. Cable car байгаа, тийм ээ, cable car байгаа. Win Wonders байгаа, Togfamut байна, тийм ээ, Ocean Park байгаа. Тэгээд нэг амтны хүрээл нь бас байгаа, тийм ээ. Энэ залуу бол Queen. Түүний монгол нэрийг Баясаа гэдэг. Баясаа Монголд нийтдээ 9 жил амьдарсан бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын их сургууль бакалавр, магистрийн зэрэгээ хамгаалаад тодорхой хугацаанд Монгол дахь Вьетнамын элчин сайдын яамд ажиллаж байсан. Баясаа одоо Ханой жуулчны компани эрхэлдэг бөгөөд би анх 2018 онд Баясаатай Вьетнамд очихдоо танилцсан байсан. Бид Nha Trang дахь аяллаа илүү сонирхолтой болох үүднээс энэ удаагийнхаа аялалд Баясааг бидэнтэй нэгдэхийг урьсан юм. За одоо өглөө 8 цаг болж байна. Вьетнамын Nha Trang хотод ирсэн байна. Өчигдөр гэрээсээ 2 гэж гарсан. Сөүлээр дамжаад тэнцэнэ бараг 6-7 цаг хүлээгээд ийшээ 16 цаг явж ирлээ. Чек нэгээд буудлаа төлхөрийг авчлаа. Манай Эмелия гээд буудал нь 40 давхар юм байна нийтдээ. Тэгээ манай өрөө 1746 гэхээр 17 давхарт. Welcome to your room. Wow. Ямар. Oh. Okay, come in please. Oh. In welcome Mr. Rodbay гэж бичиж. Within Balidai number 1. Okay. To the guest service. Okay, sure. Thank you so much sir. Thank you. Мэдээж нэвтрүүлэг хийх гээд камер бичиж байгаа юм чинь хамгийн түнд үсээд суулгах хэрэгтэй гэж шийдээд үсчин рүү явж байна. I'm looking for something barber shop, you know. Could you please show me on the map? Okay. Of course. Sure. Okay. This is a good place. За ямар ч байсан сая буудлага receptionist нэг хаяг авчлаа. Бидний байгаа буудлаас бол 1.4 км-ийн зайтай байна. 17 м алхах юм байна. Вьетнамд анх удаа ирж байгаа хүмүүс бол ерөнхийдөө яг энэ замын хөдөлгөөн бол айгүй эвгүй санагддаг. Тэгээ миний таньдаг их надад хэлсэн юм нь юу гэхээр Вьетнамд бол ерөөсөө зам хөндлөн гарахад нэг л дүрм ажилладаг гэж байгаа. Тэрний юу гэхээр зогсолтгүй яг нэг хурдаараа. Тэр их ч одоо тухайн үед охин нь 9 сартай байсан. 9 сартай охиноо зүгээр ингээд тэрэгэн дээр зүрээд 6-аг нэг замыг ингээд хөндлө алхаа гарч байгаа. Тэгээ урдуур нь машин яваал, мопед яваал. Жохон алхаад явах гэсэн ч угаасаа халууцаа тэгээ өчигдөр жохон нойр мотоо болсон болохоор ядраа такси дуудчихлаа. Угаасаа яг хажууд явж ирсэн юм. Ер нь Вьетнамд аялж байгаа хүмүүсүүд ер нь хаашаа явсан Grab гэдэг аппликейшнээр такси, мопед дуудаад ингээд наашаа таашаа гарчих юм бол яг баталгаатай. Тэгээд ер нь хамгийн аюулгүй төвлөрийг хэслэдэг. Xin chào. Hello. Ерөөсөө энэ Grab гэдэг аппликейшны хамгийн том давуу тал нь юу вэ гэхээр ямар нэгэн хэл мэдэх шаардлагагүй Google Translate юм уу гэр аппликейшнээ ашиглаж байгаа л хаягаа хүнээс авал хаягаа оруулсан байхад жолооч таны хаа өрхийг мэдж байгаа учраас та тэр хүнд энэ ч очин тэн ч очин нэг ямар шаардлагагүй зөвхөн гудамжны нэр хаягийн нөгөө л тэгээ шууд яваад боломжтой. Extra. Энэ надаа 10,000 тоног илүү хариулаад өгч байна. Тэгэхээр нэг сайхан сэтгэлтэй мөн чөдрөх юм болохоор буцаад өгчлөө. Hello. Do you have anyone speak English? I need a haircut. Haircut? Yeah. Only cut? What kind of service do you have? Oh. Okay.
Cat wash. So massage where? Massage. What is this? Yeah, massage body. Oh. What is this? Facial. Facial. Okay, sure. I'll do that. Wash, haircut and face wash. Okay, sure, great. Би сая зүгээр үсээ угаалгаад үсээ цуглаа тэгээ нүрээ угаах гэдэг нь авчлаа. Okay. Оо, энэ ч бүр үс чинь биш спа л авчлаа. Нэг бууруу газар ороод ирэх шиг болох юм байна. Манай нөхөрөөс англи хэл мэдэхгүй тэгэхээр энэ Google Translate-ээр л орчуулъя гэж би бас энэ бас англиар хэлэх юм мэдэхгүй. Гурван талаас нь авъя гэдэг одоо энэ орчуулгын аппликейшн дээр одоо яг юу гэж хэлэх вэ? Энийг хардаа. Do you both want to kill each other гэсэн бах юм. Өөр нэг алах юм болоо яваад гисэн. Зүгээр зураг үзэл. Hey, no card. No this. Not like this. Энэ зөв жоо хил нэвтрэлхэд түүхтэй ч гэсэн ер нь лайтайхан болчих шүү энэ харлаа. Энэ хойд нь гайгүй нь хараад өгч. Гайгүй нь төрөх. За. Come on. Ингээд саяны бүх юмнуудыг нийлүүлээд хийлгэхэд 300,000 тонн, 299,000 тонн. Okay, come on. Саяны бүх үйлчлэгээнүүдийг нийлүүлээд аваад нэг цаг маг ингээд нүүрэндээ маск тавиудаад массаж хийлгээд баг батгай шагуулаас бос юмнуудыг хийлээ. Тэгээ 40,000. Ерөөсөө л 40,000. Начангд ирж байгаа хүмүүс ахын бол зүгээр туршаад үзвэл гимгүүн байна. Вьетнамд ирсэн хүмүүсийн зайлшгүйнийг хийх шаардлага хийж үзэх юм бол ерөөсөө Вьетнамын кофе соёлын соёл гэдэг бол өөрөө айгүй алдартай. Coffee has been to our culture, our lives, like seen. I believe that it was believed to Vietnam by French. Вьетнам улс дэлхийд кофеныхаа экспортоор Бразилийн дараагаар 2-дугаарт ордог. Зөвхөн 2024 оны байдлаар Вьетнам улс 4 тэрбум Америк долларын үн бүхий 2,000 тонн кофег дэлхийн бусад орнууд руу нийлүүлжээ. Вьетнам улсад тариалагдаж буй нийт кофений 95%-ыг робуста сортын кофе эзэлдэг. Энэ нь бусад газар тариалагдсантай харьцуулахад чанга амттай бөгөөд кофеины агуулмж нь нэлээдгүй өндөр байдаг. Вьетнам улс нь дан ганц кофений тариалагч улс биш бөгөөд мөн кофег хэрэглэх өргөн соёлтой. Like we have coffee, casual coffee in the morning. We can have just coffee in the afternoon. And condensed milk with coffee is our unique one. Вьетнамд энэ айгүй түгээмэл ажиглагддаг юм юу вэ гэхээр жижигхэн сандал дээр ч юм уу яг юм задгай кофе шопуудад суугаад кофе айгүй хуудаг. Ер нь баг өглөө болгон Вьетнам хүмүүс идэг нэг юм рутин гэж ойлгож байна. Та Вьетнамд ирснээрээ маш өвөрмөц бөгөөд сонирхолтой олон төрлийн кофенуудыг туршиж үзэх боломжтой. Жишээлбэл өтгөрүүлсэн сүүтэй, өндөгтэй, кокостой, давстай зэрэг маш олон төрлийн кофенуудын сонголт бий. Нячангд ирж байгаа хүмүүсийн бас нэг заавал зорж ирэх сонирхолтой газрын нэг нь энэ нөгөө халуун аршаа. Интернетээс хэд хэдэн газруудыг хайж болсон. Тэр нь хамгийн нэгдүгээрт нь мэдээж халуун аршаа. Яагаад гэхээр би өмнө Нячангд нэг удаа очиж үзэхдээ тэр халуун аршааныг бүр сонсоожгүй. Тэгсэн чинь энэ жуулчдын бичсэн тэр сэтгэлдлүүд, влогууд дээр маш их дурддаг юм. Нячангийн алдартай шавар баан дээрээс нь халуун аршаа. Энэ шавар баан дээр байгаа шаврууд нь яг тэр Нячанг дээрээсээ биш өөр бүр тустай арал дээрээс олборлоо зөөж авчирдаг. Хид хідэн газруудад байд юм бэл. Халуун аршааны юм тогтц гарцсан. Тэр тогтцоос ингээд урсаад явангууд л тэнцэнээс нь нөгөө нэг резортууд нь ингээд тустай эхлээд их аваад татсан. Тэр манай тэр нөгөө нэг цэнхрийн халуун аршаан тэр аягүй төстэй байлээ шүү дээ. Чинь ихээсээ ингээд аваа явцсан байдаг. Тэр шиг ингээд халуун аршааныхаа их дээрээс нь ингээд резортууд нь тэр нөгөө нэг аршаанд ордог газрууд нь ингээд салбарлаад авцсан. За буудлага чек-ин хийчлээ. Винперлийн арал дээр нийтдээ 800-900 орчим хаус вилланууд байдаг. За тэгээд тэрний 400 орчим нь Marriott-ийн сүлжээ менежментэд хийдэг учраас ерөнхийдөө хамгийн том зочд буудлын Marriott байна. Бүгдээрээ завиа хүлээж агаад арал дээр очиод вилланд очиод бичлэгээ үргэлжлүүлцгээе. Oh, okay. This is one. This one too. Thank you so much, sir. За арал руугаа явахдаа кабел караар завиар явдаг. Тэгээд завиар явах кабел каранд суухт нь арал дээр байрлалцсан удаад үнэгүй болчдөг. Тэгэнгүүт яаж мэдхүү гэхээр энэ ч таны зургийг овог нэртэй нь оруулаад тэгээд ерөөсөө нүрээ очиод уншуулахад энэ хүн буудлын дээр бууж байгаа гэдэг үггүй нь ялгаад явцдаг. Хоолндоо орохдоос нүрээ уншуулад орчин, парк руу орохдоо нүрээ уншуулад орчин. Ерөнхийдөө
дахиж энтэнд очиод ингээд карт уншуулаад ч юм уу ингээд яваад шаардлагагүй. Ерөөсөө нүрээ уншуулаад face scan хийгээд танаа авчдаг болохоор нааша таашаа явахад асуудалгүй. Энэ арал руу ирж буцаж байгаа cable car нь өөрөө өглөө 6:30-аас 10:30-ийн хооронд ингээ үнгүй явж байна. Зайв бол 30 минут тум явна. Тэгээд 24 цаг. Тэгэхээр та шинэ хот руугаа ороо шоудчаад буцаад ирсэн ч ажиллаж гин өглөө эрт ажилдаа нислэгтэй байсан ч гэсэн завь нь яг 30 минут тундаа явж гинэ гэсэн үг. Ерөөсөө 3 минут яваад ороод ирд юм байна. За, виллагаа танилцуулах гэсэн чинь баг танилцуулаад байх шаардлагагүй. Фукуоки виллантай яг адилхан юм байна. Фукуок дээр бууз үдчихсэн хүн байвал. Очны өрөөндөө галтгооны хэсэгтэй, ингээд дивантай, зурагчтай, тэгээ мэдээж гадаандаа вилла олох тустай пүүлтэй. Вилланыхаа гадаа саан бэднүүдтэй. Ерөөсөө хүүхдтэйгээ явж байгаа хүмүүс байлаа гэж бодоход гадаа хүүхдүүд нь тоглоод ээж аав нь ч зурагт үзэл хүзэр тоглол виллан дотроо өрөө болгон тустай 0-той master bedroom. Шууд унтлахны өрөөнөөс пүүл рүүгээ гарч байна. За ийшээгээ хөрвүүлээд гарлаа. Хоёр дахь унтлахын өрөө мөн king size bedтэй хувцсны шүгэ яг л метр квадратаараа 1.0-тойгоо нийлээд 32-3 стандарт буудлын өрөө. Дахиад тусдаа 0-той. За энэ ч болохоор үүдэндээ ийшээгээ харагдаж байгаа энэ ч бол ингээд ерөнхийдөө галтгооны хэсэг байна. Тэнцээ зочны 0-ийн өрөө. За ийшээгээ болохоор хоёр twin bedтэй унтлахны өрөө. Бас тусдаа 0-той. За ингээ ерөнхийдөө харж байгаа Фукуокийн виллатай яг адилхан. Гадна талбай малбай орчин ч гэсэн ерөөс адилхан юм байна. Win Wonders. Вьетнам улсын аялал жуулчлал хөгжсөн аль ч хотод очисон та Win Wonders паркаар зочлох боломжтой ба тухайн парк нь тухайн хотын онцлогоос хамааран хэмжээ үзүр үйлчилгээний хувьд харилцан адилгүй. Нячанг хотын Win Wonder паркийн хамгийн том онцлог нь тухайн паркын дотроо олон төрлийн үйлчилгээг багтаасан ба нийт 50 га талбайг эзэлдгээрээ зүүн өмнөд Азийн хамгийн том amusement паркд тооцогддог. Энэхүү паркын дотроо үндсэн 5 хэсэг хуваагдах ба парк, амьтны хүрээлэн, усан парк, аквариум, цэцэрлэгт хүрээлэн зэрэг багтдаг. Зөвхөн хүүхдүүдэд ч гэлтгүйд бүхий л насныхан зориулагдсан олон төрлийн үйлчилгээнүүдтэй бөгөөд та энэ бүтэн өдрийг хүснээрээ зугаацаж өнгөрүүлэх боломжтой. Энэхүү паркийн нэг удаагийн нэвтрэх тасалбар нь ойролцоогоор нэг хүний $40 байдаг бөгөөд энэхүү тасалбараар та паркийн бүхий л хэсгээр явж танилцах боломжтой. Win Wonder паркнд Начангад бол дотор амьтны хүрээлэн, усан парк бүгдээрээ нэг тикетээр ордог. Тэгэл ерөөс үүдэн дээрээс нэрэлэн вендинг машинаас билетээ худалдаад авч болно. Бүтэн өдрийн тасалбар, admission хоолтой бол Win Wonders admission watch хоолны 200,000 хоолны ваучтаар 825 гинэ. Окей. Come on. Чиак. Бүгдээрээ хаанаас эхлэх вэ гэхээр за энэ хэсэг рүү орох юм бол амьтны хүрээлэн байгаа юм байна. За энэ хэсэг дээр усан парк байгаа юм байна. Энд ч парк байгаа юм байна. Бид нар одоо энэ ч байгаа ш. За тэгэхээр ийшээ авчих амьтны хүрээлэн рүү авчих. Паркийн амьтны хүрээлэн нь дотроо дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан олон төрлийн амьтдыг багтаадаг ба жишээлбэл арслан, заан, анааш, бар зэрэг ойн амьтад, мөн шувууд, мөлхөгчд, загас үүнээс гадна зөвхөн Монголд л үзэх боломжтой хоёр бүхтэй тэмээ хүртэл энэхүү амьтны хүрээлэнд байдаг. Вау! Ийм гоё өнгөтэй юм уу? Харагдгүй. Надаас нөө. Тэр ирээс үлдээ амтныг юу гэдүүлээ мэдэх үү? За харамгчин байвал. Тэр харамгчныг нэг бөөсийг түжиж яар та. Hello. Hello. Hi. Hello. 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 Xin chào.
Манай найз наваг сарамгчтай адилхан гэдэг. Тэр манай хамаатнууд шүү дээ. Вьетнамд 25 төрлийн сармагчин байдаг гэнэ. Тэгээ газар зүйн байршлаараа хойно урд одоо чинь хойд Вьетнамд ийм төрлийнх нь байдаг. Урагшлаа явахаараа одоо бид нар чинь яаж сан авцаагаа гэхээр ер нь нэг иймэрхүү авцаа сармагчингууд энэ бүс нутгийн сармагчин байд юм байна. Бэмби мөн үү? Тэгээ бэмби ах. Энийг охиндоо үзүүлээд гоё юм байна тий. Энэ ардаа Вьетнам хончин сүүлгөөд юм шүү дээ. За нэг өдрийн нэвтрэх тасалбар нь ерөнхийдөө сая донг байт юм байна. Тэр сая донгтой энэ парк, амьтны хүрээлэн, тэгээ аквариум, өөр чин усан парк бүгдээрээ нийлээд энэ ер нь баг ирсэн хүн бол нэгээс 2 өдөр, ер нь баг 2 өдөр орж ирж иж сайхан тухтаа явж үзэхээр юм байна гэж бас санагдлаа. Win Wonders паркийг зорин ирсэн хүн болгоны заавал үзэх зүйлсийн нэг нь Tata шоу. Энэхүү шоу нь паркын нэвтрэх тасалбартай зөв үн төлбөргүй дагалддаг бөгөөд орой бүр 7 цаг 30 минутаас тоглогддог. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 130 хүний бүрэлдэхүүнтэй баг технологийн дэвшлиг ашиглан 3D прожекторуудыг гэрлийн болон галын үзүүлбэрүүдэд хослуулснараа маш шинэлэг. Энэ Win Wonder дээр ирж байгаа хүмүүс бас анхааруулж хэлмээр нэг юм хэдэн юм байд юм байна. Тэрний үхээр энэ чинь zip line тэгээ уулнаас гулгаж буудаг нэг юм гулгуур шиг юм. За тэгээд ерөнхийдөө нэг Фукуокийн тэр байдгүй зөвхөн Ячангийн Win Wonders байдаг юм хитэн төрлийн тоглоомод байдаг юм байна. Тэгээд ирэхэд эренгүүтээ ерөнхийдөө зарим дээр мөр цаг захиалж иж орохгүй бол энэ ч ингээ очроо зарим хүмүүс нь орч чаддгүй юм байна. Бус тоглоомнууд бол ер нь очр байхгүй. Тэр zip line ялангуяа би сая өнөөдөр суух гад сууж чадсангүй. Усан парк паркын тоглоомод орой 5 цаг гэж хаагаад энэ 6 цагаас энэ айгүй юм чухал шоу болт юм. Тараland гэсэн баха. Тараland гэдэг нэг тийм шоу болт. Энэ рүү 100 гаруй яваад орчлоо жүжигчт нь. Та бүхэн бас ирэхээр бол энэ зарим очртой тоглоомууд нэрцгэн цаг загчихгүй бол энэ яачаа зөндөө хүнтэй чим Фукуоктой харьцуулбал зөндөө хүнтэй чим байна. Гэхдээ очр нь бол гайгүй. Паркийг зорж буй хүн бүрийн заавал хийх зүйлсийн нэг нь мэдээж усан парк. Паркаар олон цаг явж ядарсныхаа дараагаар өдрийн халуунтаа цагийг усан паркт өнгөрүүлэх нь илүү тохиромжтой. Тиймээс та энэхүү паркийг зорихдоо зайлшгүй нарны тос усны хувцас авчирхаа мартаоцай. Натран хотод байрлах Win Wonder парк нь хотоос 3.6 км-ийн зайд оршдог. Бөгөөд та ийшээгээ ирэхин тулд завь эсвэл кабель караар ирэх боломжтой. Тиймээс нэвтрэх тасалбар нь зарим тохиолдолд завьны эсвэл кабель карны билетийг багтаасан байдаг тул та билет авахдаа энийг анхааралтай шалгаж үзээрэй. Сарамгчингийнхаа арал дээр очиод сарамгчиндаа өгөх банан худалдаад авчлаа. 20,000 донг гэхээр чинь 2,000 төгрөг юм уу? Something like that. Вьетнам социалист улс байсан шүү дээ тийм ээ. Социалист улс одоо ч их биш юм байна. Гэхдээ өмнө зөвлөлт холбоо улстай би нараа зөвлөлт холбоо улстай маш сайн харьцаатай байсан. Тэгээд манай зөвлөлт холбоо улсын эрдэмтэн Танда Вьетнамд ирээд шинжлэх ухаан шутлаг хийсэн байхгүй. Тэгээд 1975 онд нэг эрдэмтэн Натран ирээд нэг араар тооцсон. Тэр одоо зарим сарамгчин авч ирээд нэг тэр араар авч ярьсан байна. 49 жилийн өмнө юм биш тий баг. Тийм байна. Баг 50 жил. Тийм. Тэгээд жоохон өсгөж үсмээр байсан байхгүй тийм ээ. Тэр сарамгчин энэ араар амтарч гайгүй байна уу гэж үсмээр байсан. Оросоос сарамгчин авчираад тэгээд тэрийг Вьетнамд өсгөж үзэх гэсэн юм уу? Орос сарамгчин байдаг. Үгүй Вьетнамын сарамгчин. Вьетнамын сарамгчин нэг тусдаа арал. 1991 онд одоо зөвлөлт холбоо улс одоо кампус одоо байхгүй болсон. Байхгүй болоод тэгээд тэр төсөв одоо бойсон байна тийм ээ. Тэгээд одоо тэм сармагчийн зүгээр арал дээр одоо амтрал тийм ээ. Тэгээд дараа нь хүмүүс одоо бас тоохгүй байсан сте. Нэг хэдийн жилийн дараа нэг араас очоод бүр олон сармагчийн болсон байна. Тэгээд манай зогсоод нэг орсод нь хаяад явцсан чинь тэгээ буцаагаад тэгээд манай Natranking засаг дараа харин энэ одоо олон сармагчийн араас нэг онцлог байгаа юм тийм ээ. Тийм болохоор нэг аялалны газар одоо хийгээд одоо тийм
төлөвлөгөөд бодлого гаргасан. Зүгээр л хэсэг орхисон байж байгаа босоод ирж айгүй олон сармагчин болсон бахаар. За ерөөсөө зүгээр аялжуулчлаа ганцаар. Тийм болохоор дараа нь одоо тэнд байгаа сармагчин бинаар одоо сайн хамгаалж байна байхгүй. Тий одоо тэнар бас сайн өсөж байгаа. Одоо хүртэл 1200 сармагчин гас болсон. Өмнө зөөхөн сармагчин байгаа. Гэхдээ 50 жилийн өмнө цөөхөн сармагчаас одоо 1200. тий. Тэгээд дараа нь бас илүү нэмэн баха тийм ээ. Одоо бас нэмж байгаа. Баясаа би нөгөө нэг Малайзийн нэг Ланкави гэдэг арал дээр нэг очсон байхгүй. Тэр яг бас нэг юм завин суугаад ингээд speedboat-тэй яваад тэгээд яг нэг арлаас ингээд Monkey Island гэдэг байдаг. Тэгээд тэр нэг ингээд жижигхэн л дээ. Тинчэн ингээд очиж сармагчингууд нь цонхоор нь өсөрж орж ирэл нөгөө нэг юм гуутан дотор хийсэн байсан яг адилхан банан барьсан байж тэрийг өөрөөсөө шүүрж аваадсэн шүү дээ. Одоо энэ арал дээр байгаа сармагчингууд гэж хулгай гэдэг. Бас байгаа. Тийм ээ. Одоо уус нь бинаар одоо сармагчинтай хамт явдаг байгаа тийм ээ. Нэг тусгаа газар биш тийм ээ. Би нохоноос амтнаас ингээ муурж амар айж байна. Завир руу орж ирдэг үү? Орж ирсэн сте. Тийм. Яг үл энэ сармагчингийн араас байгаа сте. Энэ бинаар одоо түүний зоочин байна гэх тийм ээ. Сармагчингийн зоочин байгаа. Түүх мөхөө сайн хамгаалах. Харин тий. Сайн хамгаалаад тийм. Quăng xe xe cho nó nhiều con nè. Ken, have we do it like that? Олон ирж байна. Ken бүгд нь хоол шидээд өгчөө. Тэгээд эдгээр булаад талтай өөрсдөө очсон тийм. Tao có nhiều con được, Nó sẽ- nhiều con được mà nhiều cũng có 2-3 cái. They're attacking you, Ken. Có gì vậy? Энэ хүн амар юм байна. най luôn. Яг тэгээ ба дахиад яг сармагчтай гадаа жоохон холдож байгаа. Нэр нь явъя. Lửa rồi, chắc là Одоо сүнөөхөн ikэр сүнөөхөн одоо лам багстай уулзахаас өмнө энэ сармагчин ikэр тийм ээ нэг аралт байсан. Тийм болохоор нэг энэ сармагчин аралт болохоор энэ сүнөөхөн ikэр гэж хэлсэн байх вэ нэртэй байгаа. Энэ нэр байсан. Тэгээд энд олон сармагчин байгаа. Энэ сармагчингийн арал дээр нь болохоор бүр айгүй олон юм байд юм. Зүгээр л нэг сармагчаа хашцсан арал биш. Энийг яг аялжуулчлын юм бүс болгоод тэгээд дотор нь ийм задгаа машин нөө тэр манай юун дээр Сармагчин орсон. Тэгэхээр банан байгаа гэж бодоод сулхаа их төлхөлгээ гэж байгаа. Камер хамаагүй сте. So тэгээд энэ арал дээр зөвхөн нэг хэдэн сармагчаа хашцсан биш дотор нь ирэхдээ жуулчид үзүүлдэг зураг авахуулах юм газрууд айгүй хэд байгуулад одоо чинь бид нар одоо нөгөө сүн үкүүний гэр гээд багштайгаа уулзахаас өмнө байсан юм ингээ ихэд сэдвчилсэн парк юм байна. Дотор нөгөө нэг go kart буюу жижигхэн машинууд унаад уралдаг. Тэгээд зарим төрлийн сүвнэр шопууд энэхэд айгүй олон төрлийн үйлчлэгүүд байдаг. Энд чинь ирсэн хүмүүс одоо чи бидний явж байгаа шиг юм гольф задгай баги гольф карт түрээслээд явах юм бол 200,000 дон гэдэг чинь хэдлээ байсан. $8. Одоо 30,000 төгрөг. Тий. 30,000 төгрөг ингээл төлөөд энэ дотор ингээд чөлөөтэй явж болдог. Тэгээд энэ ч сармагчингийн усан цэлж байгаа үзүүлбэр, циркийн үзүүлбэр гэдэг ийм үзүүлбэрүүдний цагийн байранд дагуу тоглогддог юм байна. Одоо тийм юм байгаа. Сармагчингуудыг нэгээс 6 хүртэл угаарлаад тэд нартай сэлхийг зааж өгөө. Тэгээ бооцоо тавиад уралдуулт юм байна. Баг нөгөө морин тойруулга гэдэг шиг тий. Баясаа би Монголд адуу ингээд уралдуулна шүү дээ. Тэгэхэд бол би яг зөв таадаг байхгүй юу? Тийм үү. Okay. За гон сунам. 5 please. Do you have a return for that? Ô ma ơi. Chị ơi cứu chị ơi. 2, 1 bắt đầu. Яа. Nó chưa khoản đấy. Сэлээд ш. Thao. Số 4 nhanh lên. За. Thao khi chơi cái đấy thì cố đâu ham kinh san đi sao? Нөө 5 одоо 3 ирэх баха. Манайх 4-т бараг. Давай.
Яа. Морь сармагч хоёроо өөр юм байна л та. Энд ирж байгаа хүмүүс 3 номерын сармагчсан дээр тавиул ер нь ялах магадлал магадгүй юм байна. Сая би тавьсан сармагч айгүй хурдан төрүүлж явж байгаа. Гинт эргэж зогсоол тэгэл сүүлээс хоёр тарцсан баха. Ер нь бол ингээд нийтэндээ сармагчангууд үсэрж гарч ирээл тэр ер нь бол айгүй эвгүй юм байна. Би ч баг ахтаа сармагчингаас гэж нохооноос хайдаг болсон. Нохоон тазуулаа. Тэгээ нохоо муу энэ сармагчийн энэ гэсэн яг юм арай жоо жижиг хэмжээтэй хурдан хөдөлдөг амьтан ер нь л нэг юм дотроо ардсанаас айгүй эвгүй байгаа гэдэг. Вьетнамын соёл тэр стрит фуд гэдэг юм бол үнэхээр юм гүн шингэц. Хүн өглөө гараад ажилдаа явахдаа гудамжнаас хоол аваад идэнэ. Гудамжиндаа өглөө ажилдаа явахдаа фог аваад идэнэ. Тэр банимигээд авчурахтай талхыг ажилдаа явахдаа зүгээр л ингээ гудамжинд хүмүүс хийж идэг. Мянга баян хүн байна уу, үгүй байна уу, үл хамааран түрдэг тэргэн дээр хийсэн банимиг зүгээр ажилдаа явах замдаа аваад идэнэ. Ажлаа тараад гарч ирж гудамжинд хоол идэж сууж байгаа. Энэ бүх юм бол өөрөө зүгээр Вьетнам гэдэг улсаас хизээч салгаж болохгүй. Хүмүүс бүр Вьетнам руу аялж байгаа бол бүр тэрийг заавал ингээд яг өөрийнхөө биеэр туршиж үзэх ёстой. Фокус яг зүг акцент Фо. Окей. Франц одоо 2 дугаар дайны үеэр Вьетнамын цэрэг аваад Франц руу явуулсан байна. Манай цэрэг харин одоо хоол идэх ёстой шүү дээ тийм ээ. Гэхдээ манай Вьетнамчууд харин Францны хоол идэж чадахгүй юм байна. Аз хүмүүс тий Аз одоо Европ хоол идэж чадахгүй шүү дээ. Тэгээд манай одоо Вьетнамчуудын одоо цэрэгийн тогооч тийм ээ. Одоо тэрвэд нэг арга олсон байна. Францд бага хятадын захаас хятадын пункт тус аваад бүх яс аваад нэг шоус хийгээд тэр шоус гараад тэгээд тэг фо гарсан байхгүй. Фо буюу одоо Бусаны гоймонгоор хийсэн энэ шүд бол Вьетнамын хаанч утсан маш түгээмэл хэрэглэгддэг хоол. Сайн фог шалгаж үзэх нэг хамгийн чухал шалгуур нь юу гэдэг вэ гэхээр шүдийг гаргах. Ясыг маш удаан буслахсан мөртлөө шүдийг маш тунгалаг байлгах. Continue cooking the bones. You have to clean the surface every 2 or 3 hours. Махны зөөлхөн ой амтыг шүлгэндээ оруулж чадсанаар ягдаа фог үнэлдэг. Хоёрдугаарх нь бол түүний маш чухал нэг юмнаас юу вэ гэхээр Буданы гоймонг гараараа бэлтгэх, гараар бэлдсэн идэхэд их гоё текстчтэй хитрхи хуурай биш. Байгаагаар фог сайн гоёыг ерөнхийдөө үнэлж болно. Фо бол Вьетнамын хойд хэсэгт илүү түгээмэл идэгддэг хоол. Тэгж олон яг аль дэлхийд алдартай Мишлений одтой фоны газрууд бол Вьетнамын хойд хэсгээр Ханоид ер нь олонд байдаг. Тэрвэд фо гэдэг нэр байгаагүй. Яг бид маш том гал тоогоо байгаа гэх зэргийн гал тоогоо. Тийм болохоор бүгдээрээ хамт одоо ингээд хийх ёстой байхгүй тийм. Нэг удаа хийвэл фо тийм ээ фо гэж одоо франчаар одоо лоу тийм шивэрэг гэсэн байна. Тэр хоол хийж явах үедээ Француудад фо гэдэг үг сонсогдоод байсан зүгээр. Тий. Фо одоо Францаар лоу гэдэг үг. Тий. Натран готын хамгийн сонирхолтой бөгөөд олзуурах хууштай санагдсан зүйл нь өөрөө юу вэ гэхээр надад тэнцээ хот байгаа. Тэр дундаа Нячан готын Trang Phu гэдэг гудамж яг далайн айраг даахсан. Энэ гудамжаар нь дэлхийн сүлжээ зочид буудлууд, том шопинг моллууд, хүн оройн цагаар одоо ингээд яваад үзэх юм бол шүний амьдрал гэдэг зүйл нь Нячан ингээд хамаагүй илүү байдаг санагдав. Таиланд явах уу, Пхукет явах уу, эсвэл Фукок явах уу гэж шийдэж чадахгүй байгаа. Яг энэ нэрийг нийлүүлсэн юм шиг ийм мэдрэмжийг Нячангаас хааж болохоор юм шиг надад санагдлаа. Яг Таиландд байдаг шиг оройн цагаар хөл хөдөлгөөн, жуулчдын нэг ийм бужигнсан ийм мэдрэмж байгаа. Фукокийг харьцуулах юм бол хамаагүй энэ хот хөл хөдөлгөөнтэй. Вьетнам хоолны хамгийн том онцлог нь хүмүүс хоолоо аяганда тусдаа хамталж иддэг. Тэгээд дээрээс нь тэр дотор тэр халуун ногоо, чихэрлэг ам, эсгэлэн ам, давстай энэ бүх амтууд нь өөрөө ингээд цуг явдгаар аюу ялгаад иддэг. Вьетнамын хоолны соёлоос бүр хизээ салгаж болохгүй юм юу вэ гэхээр тэр соуснууд. Юуны үндийг дахиад нэх үү
Загаа нугасны хан. Нугасны өндөг. Аа. Нугасны өндөг энэ гаранстай. Тийм ээ. Ингээд тийм ээ. За. Яа энэ Тий халуун нөгөө бага тийм ээ. Ингээд бага. Энэ нөгөө бага. Хамт оруулсан тийм ээ. Зүгээр идэн тийм ээ. Ингээд боллоо. Тэгээд сайхан идэрэй тийм ээ. Тийм ээ. Таавна. Хамт тавар. Энэ бүтэвэт одоо сод идэрэй тийм ээ. Окей. Сод идэрэй хамт идэн тийм ээ. Энэ шүлийн уудаг уу? Ууна. Шүл байх гоё тийм ээ. Үгүй. Нугасны холгой биш үү? Балууд гэдэг үндэг чи яг ингээд хальсыг арилгахад дотроо ингээд үдэн харагдаад ингээд тархин харагдаад дотор гидс нь харагдаад дахианы мах юм шиг Тийм. эсвэл өндөгний шар юм хатуусдаг юм шиг Аа. ингээд жижиг буцаад ингээд ясанд ингээд нэг жижигхэн хөгжөөгүй ясч ажиллаж байгаа юм шиг амир энэ юу вэ гэхээр ахааны мөм Мом тийм. ахааны хөхний хэсгийг мах Тийм. энэ ахааны нарийн гидсийг хизээр хийсэн шорлог зүг тий Тийм. My darling dear, you're never here. When I'm in pain, you hide and disappear. Like shadows in the atmosphere, charting the stratosphere. Yeah. I prayed for you and kept you near. In hopes you chase away my fears. I'm on my own, you made it so. And now I'm chasing nightmares. 1000 орчим жилийн өмнө Вьетнам гэдэг улс бол ерөнхийдөө Да Вьет болон Чампа гэсэн хоёр улс энэ тусдаа улс байсан. Тэгээд тэрнээс одоо үлдсэн дундад Вьетнам буюу Чампа улсаас үлдсэн ихэд айгүй юм түүхэнд орсголтой сүм байгаа. Тэгээд бид ийшээ ирсэн байна. Чампа улсын хаан эмэгтэй хүн байсан. Түүнд өмнө 97 нөхөртэй байсан. Тэгээд чи нэг хэл хатан хаантай улс байсан юм уу? Тий, хатан хаан. Тий. Тэгээд түүний нэр Понага гэдэг байх ёо. Тий. Тэгээд энэ Понага хааны хатан хаан тийм ээ. Энэ түүний сүм байгаа. Наачаа ингэ зорж ирсэн хүмүүс заавал ирж үзмээр ийм газар байна. Ямар ч үстэй вэхээр Танбао Панагар гэд түрүү хэлсэн нөгөө Чампа улсын хатан хааны нэрээр нэрлэгдсэн ийм сүм. Энэ бол ерөнхийдөө одоогоос 1000 орчим жилийн өмнөх энэ нөгөө түүхэн дурсгалыг яг байгаагаар нь ингээ хадгалцсан. Тэгээд энэ ч ирэх юм бол та тэр нөгөө нэг хуучны барилга байгууламж дээрээс нь сүм нь бол ерөнхийдөө нөгөө бидний хаас ялгаатай буддын шашны сүм. Гэхдээ тухайн үед 1000 орчим жилийн өмнө энтгэхээс илүү юм хүчтэй нөлөөтэй инфлюенстэй байсан улсын буддын сүм учраас харьцангуйас нэлээд юм сонирхолтой хуучны барилга байгууламж архитектурын шийдлүүд маш сонирхолтой санагдаж байна. Яачаа ингэ дэрвэл ер нь энэ заавал зорж иж үзмээр сонирхолтой газар байна. Вьетнам улсын нийт хүн амын 75% нь буддын шашинтай ба 13% нь ямар нэгэн шашин шүтдэггүй. Хэдийгээр нийт хүн амын 7% нь католик шашинтайж та Вьетнам улсын аль ч томоохон хотод очсон 19-р зууны үеийн Европын хэв маягтай католик сүмүүдтэй олноор тааралдах болно. Одоогийн бүгд найрамдах социалист Вьетнам улс нь 1858-аас 1954 оны хооронд нийтдээ 96 жилийн туршид Францын колоничлалт байсан. Энэхүү колоничлалын эхэн үе буюу 17 дугаар зууны сүүл үеэс Вьетнамд ирж суурьсан Францчуудын нөлөөгөөр Вьетнамд католик шашны урсгал хүчтэй дэлгэрч эхэлсэн. Бидний зочилсан энэхүү Нячодо сүм нь Нячанг хотод байх томоохон хоёр католик сүмийн нэг бөгөөд Нячодо гэх энэхүү үг нь Вьетнам хэлнээс орчуулбал чулуун сүм гэсэн утгатай. Тус сүмийн зургийг Францын архитектор Луис Круасант гаргаж барилгын ажил нийтдээ 15 жилийн хугацаанд үргэлжилж 1928 онд дууссан байна. Сүмийг чулуун сүм гэж нэрлэх болсны шалтгаан нь анх барилгыг барихдаа тухайн бүс нутгийн эн тэндээс цуглуулсан байгалийн чулууг ашигласан нь энэхүү нэрлэхэд хүргэсэн. Готик хэв маягаар баригдсан энэхүү сүмийг бас нэг архитекторын гайхалтай шийдэл нь сүмийн цонх бүр янз янзын өнгөтэй шилээр хийгдсэн ба энэ нь Христийн шашны зарим утга санааг илэрхийлж. Сүмийн оройд байрлах том хонх нь цаг бүрийн эхэнд ойр орчны 1 км сонсогдохоор чангаар дуурдаг бөгөөд энэ нь сүсэгтнүүдийг сүмд ирж залбирал үйлдэхийг сануулж байгаа утгыг илэрхийлдэг.
Хэрвээ та энэхүү сүмээр зочлохоор төлөвлөж байвал бүтэн сайн өдрийг сонгож ирвэл илүү тохиромжтой. Учир нь сүм зөвхөн бүтэн сайн өдрүүдэд сүсгтнүүдэд зориулан нээлттэйгээр ажилладаг. Өглөөний мэнд. За өчигдөр шөнө унтж байгаад нэг сонирхолтой бодж оллоо. Тэр нь юу вэ гэхээр одоо яг бид нар сүүлийн үед маш их гар утасны хэрэглээтэй болсон. Тэгээ гар утас интернет нь одоогийн хөшгөө ингэж хөгжиж амжаагүй байхад одоо гадагшаага аялж байгаа хүмүүс бол газрын зураг бариад тэгэд ингэж явдаг байсан. Тийм болохоор өнөөдөр бүгдээрээ интернет байхгүй нэг өдрийн турш хэр удаан гар утасгүйгээр явж чадах вэ гэд үзье гэж бодлоо. Okay, let's go. This guy open the door for you and start. Benno? Minha Benno? Ахлаа. Хотын нэгт. Enno? Асны дэлгүүрөөр шатсан юм уу? Амжаагүй. Гой даун шүрт. Манай амжихгүй байж магадгүй. За өнөөдөр манай 3 хотын аялал бол 3 молын аялал болж солигдохоор боллоо. Угаасаа одоо 12 болсон. Нөгөө нэг 3 хотын аялалаа гахад бол оройчлаа. Гэтэ бүгдээрээс нэгэн л угаасаа аялж явж байгаа хүмүүс юм чинь шопинг хийдэг, дэлгүүр хоршоо ордог, гэрийнхэндээ бэлэг дуусгал, цагаан сарын бэлтгэл гээл янз янзын шалтгаанаар угаасаа аялж байгаа хүмүүс дэлгүүр ордог болохоор өнөөдөр бүгдээрээ сайхан энд дэдэг моолуудыг харуулад тэгээд явж үзье. Lotte. Lotte. Энэ газ орж байгаа дрия. Үдэж. За өнөөдөр бол угаасаа халуун өдөр дэлгүүр явсан ч бараг зүг болсон байна. Тэгээ Нячангид ирж байгаа хүмүүс тэр нь бол энэ дөрвөн том моол байд юм байна. Вьетнамын аль хотод байдаг нөгөө Vincom гэдэг моол бол Нячангид 2 байд юм байна. Тэгээд Nha Center гэдэг түрүүний бас нэг орсон моол байна. Тэгээд энэ дөрөвдүгээр нь болохоор Lotte Mart. Манай ихнэр ижээдэг шүдний аваарэ гэсэн. Тэгээ бүгдээрээ бас тотгошоо авч үзээд жоох явъя. Юу аамаа болоод явчих гэж бодож байгаа хүмүүс авах юм бол Colgate энэ ог аваад хэрэглээд үзээрэй амар дайжгүй юм байлээ. Энэ өмнө манай ихнэр ирэхдээ нэг удаа авсан. Тэгээд шүд угаад үзсэн. Дүнхээр дайжгүй юм байлээ. Рекламж байгаа юм шиг. Энэ ог нь авч үзээрэй. Энэ харалт энэ бүр амар хямдхан бод. Энэ нөгөө нэг cheese sauce. Нөгөө KFC-ийн төмсний дээр атгсан байдаг шиг. Урт хугацаагаар ирж байгаа хүмүүс, вилла мила дээр бууж байгаа хүмүүс ах юм бол ингээ хүнсний дэлгүүрээс ороо хүнсээ цогцолгоод үсрээ 100,000 төгрөг. Тултлаа 2 тоор юм. Мах заах ч гэсэн дахианы мах заах юм бол аягүй амтсан шүү дээ. Харин дэлгүүрт явж лээ. Та яваад ивчээд ирэх юм уу? Та ид тусаа залгацдаггүй. Та хаалт идсэн үү? Одоо гастик Vincom оршид. Тэгээд дуусах уу? Яа, Нячангаар өдөржингөө дэлгүүр өстэй. Ер нь бол энэ 2-3 том моол байд юм байна. Vincom, Nha Center, Lotte гэд. Тэгээд тав эрүүдээс шопингийг боломжтой байдаг. Одоогээс нэг юм авчаад дууслаа. Нячангид ирж байгаа хүмүүс байрлах зочид буудлаа сонгохдоо 2 юм ялгаатай юм байдаг гэдгээс харгалж үзмээр юм байна. Нэгдүгээрт нь одоо жишээ нэлээд найз нөхдөөрөө те залуучуудаараа эсвэл байгууллагаараа ч юм уу явж байгаа тохиолдолд бас нэг юм хөл хөдөлгөөнтэй орчинд дуртай бол Нячангид бол энэ хот дотроо буудлын дээрээ буучвал их зүгээр бүзүр үйлчлэгээтэйгээ ойрхон за тэгээд ерөөсөө л бүх юм руу алхаад орчин таксиж бариад авах шаардлага байхгүй. Тэгээ орой жишээ нь гарч ороод шоудлаа гэх юм бол
Буцаад ерөөсөө бүх юмтай ойрхон учраас наашаа цаашаа явхад их амар юм байна. Ер нь хүүхдтэйгээ явж байгаа хүмүүс ч ихсэн Винперлийнхаа арлаас наашаа цаашаа ингээд явахт нь жоохон цаг зарцуулах гэх юм бол энэ ч буудах юм бол буудлын дотроо kids clubтай гаднаа юм гоё пүүлтэй одоо бидний байгаа ч нөгөө юм 2 bedroom family room гэд 2 унтлахны өрөөтэй гэр бүлийн өрөө гэхээр нөгөө нэг 2 3 хүүхэдтэй болцсон 2 өрөө авъя гэхээр холж чаддгүй хүмүүс ч гэсэн ер нь айгүй айтайхан юм байна. Байршил сайтай бид нар мэйлэ дээр бууцсан байгаа. Мэйлэгийнх нь үйлчилгээ, хоолунд өрөөний цэвэрхэн тоглог байгаа байдал бол ер нь гэр бүлээрээ явж байгаа, найзуудаараа явж байгаа хүмүүс ч гэсэн аль аль нь ингээд буухад бол маш тохиромжтой бүх юмтайгаа ойрхон. А дээрээс нь хэрвээ зүгээр хүүхдүүдтэйгээ ч юм арай жоохон олон хоногч байгаа. Эсвэл нэг 7 хоног байгаа хүмүүс ч гэсэн одоо нэг 4 хоног нь хоттой байгаад 3 хоног нь арал дээр ч юм уу ингээд хоногоо салгуул их зүгээр юм шиг санагдлаа.